За энэ удаагийн хичээлээр тодорхой бус интегралийн тухай үзүүлнэ. За эхлээд ямар нэгэн том f(x) гэсэн функцээс уламжлал авахд жижиг f(x) гэсэн функц гардаг байг. Тэгвэл тэр том f(x) гэсэн функцийг жижиг f(x) гэсэн функцийн их функц гэж нэрлэдэг. За жишээлх юм бол x-ийн 3 зэрэг гэсэн функцээс уламжлал авах юм бол 3x-ийн квадрат гарна. За энийг бүгд мэдж байгаа. Эндээс 3x квадрат гэдэг функцийн их функц нь x-ийн 3 зэрэг байна. Бид нэр fx жижиг fx гэдэг функцийг мэддэг. Тэгээ эндээсээ энийхээ функц нь юу вэ гэдэг олох үйлдэлийг ингэж тэмдэглээд ингэнэ гэсэн үг. За эндээс харах юм бол юу гэсэн үг болох вэ гэхээр бид fx функцийг мэддэг. Тэгээ их функцээ олж байгаа энэ үйлдэлээ бид нар тодорхой бус интеграл гэж нэрлэдэг байна. Тэгээд тодорхой бус интеграл гэдэг маань уламжлалын эсрэг үйлдэл юм байна л гэсэн үг. За одоо энийг жишээлх юм бол интегралаар өчөө гэх юм бол ингээд чинь тэгээд 3-ыг үржих x квадратын их функц нь юу юм бэ гэх юм бол мэдээж хэрэг x-ийн 3 зэрэг гэж гарч ирнэ. За энэ дээр дахиад нэг жишээ авъя. X-ийн 3 зэрэг дээр нэмэх нь 2-ын уламжлал гэх юм бол за мэдээж x-ийн 3 зэргийн уламжлал нь 3x квадрат болно. Харин 2-ын уламжлал нь тэг болчих учраас тийг бичихгүй байж болно. Эндээс дахиад юу гэсэн үг болох вэ гэхээр 3-ыг үржих x квадрат их функц нь бас энэ функц муу юм байна те. Хэрвээ 2-ын оронд 3 байх юм бол бас л их функц нь болж чадна. За 2-ын оронд 2017 байсан ч гэсэн чадна. Тэгэхээр энд нэмэх нь c гэвчдэг. C гэдэг тогтмолтой. За буцаагаад эндээс уламжлал авах юм бол x-ийн 3 зэрэгээс уламжлал авангууд энэ гарч ирнэ. C-гээс нь уламжлал авангууд тэг болчихдог учраас энд нь тогтмол c гэсэн тоо байгаа гэдгийг ингэж илэрхийлж үздэг л гэсэн үг. За жишээ 2 интеграл cosine x dx гэж байна. За dx-ийн тухайд би дараад нь тайлбарлая. Энэ бол заавал бичигдэх ёстой. За ийм болгоод чих юм бол юу гэсэн үг болох вэ гэхээр юунаас уламжлал авбал cosine x гарах вэ гэж асууж байгаа гэсэн үг. За бид нэр уламжлал гэдэг хичээл дээр sinus x-с уламжлал авах юм бол cosine x гардаг гэдгийг үтсэн. Тэгэхээр юунаас уламжлал авбал cosine x гарах вэ гэхлээр бид нэр sinus x-с уламжлал авбал cosine x гарна гэд ингэ бичсэн. За тэгээд тодорхой бус интегралын хувьд бол артлын заавал нэмэх нь c гэж бичнэ. За c-ийн тухай өмнө тайлбарласан. За ийм бол. За эндээс бид нар яах ёстой вэ гэхээр ер нь бол уламжлалуудаа сайн мэдж явах юм бол интегралыг бодож чадна л гэсэн үг юм байна. За тэгэхээр үндсэн функцүүдийн интеграл нь ямар байдаг хөснөлтийг харуулъя. За энэ бол үндсэн функцүүдийн интеграл, өөрөөр хэлэх юм бол энэ функцээс интеграл авах юм бол ийм гарч ирнэ л гэсэн үг. Энэ функцээс интеграл авах юм бол ийм гарч ирнэ. За уламжлалаа мэддэг бол эдгээр нь угаасаа ойлгомжтой. За тэгээд эднэрийг сайн хэлсэн байгаа тохиолдолд бид нэр энгийн интегралуудыг бол шууд бодож чадна. За жишээлх юм бол интеграл x-ийн 10 зэрэг dx гэж байх юм бол эхний энэ томьёо ёсоор зэрэг дээр нь ийг нэмээд тэр тоондоо хуваагаад өгч. Ингээд болоо. За интеграл 1-ийг хуваах нь x dx гэж байх юм бол энэ томьёосоор ln x нэмэх нь c гэж. За эхний томьёоны хувьд бол энд байгаа n нь нэгтэй хасах нэгтэй тэнцэхгүй байх хэрэгтэй. Хасах нэгтэй тэнцэхгүй байгаад энэ томьёог ашиглаж болно. Хасах нэгтэй тэнцэж байгаа тохиолдолд энэ томьёог ашиглана гэсэн үг. За гэх мэтлээ одоо жишээлх юм бол 1-ийг хуваах нь 1 дээр нэмэх нь x-ийн квадрат dx гэж байх юм бол энэ бол arctangent x тэгэд нэмэх нь c гарах нэ. Гэх мэтлэнгээр. За одоо бид нэр интегралийн дүрмүүдийн тухай үзнэ. Нэгдүгээрт нь интеграл f(x) dx гэж байх юм бол d-ийн артлалд ямар ч тогтмол тоог нэмж болдог, бас хасч болдог. Тэгэхээр
эндээс fx d гингүүтээ x дээр нь ямар нэгэн тогтмолтойг дураараа нэмэж болно, бас хасч болно. За хоёрдугаарт нь интеграл fx dx гээд энд нь ямар нэгэн тогтмолтойгоор үржүүлсэн байвал энэ үржүүлсэн тогтмолтойг интегралийн дотор талд оруулаад ингэж бичиж болно. Буцаага дотор талд нь үржүүлсэн байх юм бол гадна талд нь графчж болно. Тухайн болгоноос хамаарат аль ч тохиолдолд ашиглаж болно. За бүр цаашлаад энэ тогтмолтойг d-ийн ард оруулж болно. За энэ жишээнүүдийг дараад нь авч үзэх болно. За 3 дугаарт нь ямар нэгэн fx гэсэн функц дээр gx гэсэн функцийг нэмж яагаад интеграл авна гэх юм бол тус бүрд нь интеграл аваад өөрөөр эндээс нь интеграл аваад дараад нь бас gx-ээс нь интеграл авч жагаад хооронд нь нэмчиж болно. Хэрвээ энд нь хасах нь байх юм бол энд нь бас хасч байна. За 4 дугаарт нь ийм байх юм бол за энд би уламжлалт бичсэн байна. Ийм байх юм бол уламжлалтай имийг нь d-ийн ард талд оруулаад бичиж болдог. За өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр d-ийн урд байгаа имийг d-ийн аргаш нь оруулж болдог байх нь аргаш нь оруулахдаа их функц нь болгож оруулдаг гэсэн үг. Энэ бол их функц нь тийм. За энэ бол орлуулах арга дээр ашиглагдана. За 5 дугаарт нь ямар нэгэн fx-ийг gx гэсэн функцээр үржүүлээд за энд нь дахиад уламжлалтай авчиж ийм байх юм бол f-гээр үржүүлээд энд нь бол ямар ч интеграл үүдээ хасах нь гингүүтээ интеграл f-ээс нь уламжлал аваад g-ийнх нь g эштрэг x-ийнх нь эннийх нь их функцээр үржүүлээд ингэж болдог. За энийг хэсэгчлэх арга гэж нэрлэнэ. За эннийхэн тухай тусдан дахиад хичээл байгаа. Иймэрхүү чанаруудыг ашиглаад дээрээс нэмээд үндсэн функцүүдийнхээ эднэрийг ашиглаад интегралуудыг бодно. За тэгээд хэд хэдэн жишээ авч үзье. За жишээлх юм бол ийм бодлого байсан гэж үдээ. За тэгвэл энэ 3-ын тоог энэ 2 дугаар чанарыг ашиглаад интеграл явна гаргаж өгч болно. Өөрөлдөх нь 3-ыг үржих интеграл x-ийн 7 зэрэг dx бол. За одоо энэ интеграл дээр энийг ашиглах юм бол за 3-ын тоо байдгаар байж байна. Тэгээд x-ийн 7 дээр нэмэх нь 1 зэрэг тэгээд 7 дээр нэмэх нь 1-тэй хуваад өгч нэмэх нь c. За интеграл авч дууссан бол заавал тогтмол тоо бий c-ийг нэмж өгөх хэрэгтэй. За энийг цааш нь үчих юм бол юу болох вэ гэхээр за 3-ын тоо байдгаар байж байна. x-ийн 8 зэргийг хуваах нь 8 нэмэх нь c. За энийг бол ингэж бичиж бол. За жишээ 2. За ийм интеграл авах гэж явах юм бол 3 дугаар дүрмийн дагуу салгаад тус бүрд нь интеграл авчиж болно. Өөрөөр хэлэх юм бол x квадратаас нь нэг интеграл аваад дараад нь x-ийн 4 зэрэгээс нь дахиад интеграл аваад ингэж бичиж болно гэсэн үг. За мэдээж энэ бол мөн л адилхан энэ дүрмээс ороо. За 2 дээр нэгийг нэмнэ. За 2 дээр нэгийг нэмэх юм бол 3 болно. Тэгээд тэр 3-таа хувааж өгнө. Нэмэх нь дараагийнх нь энэ 4 дээр нэгийг нэмж өгнө. x-ийн 5 зэрэг. Тэгээд 5-таа хаваад нэмэх нь c гэх мэтлээ. За жишээ 3. За ийм интегралыг бодъё. За мөн л адилхан 3 дугаар дүрмийнхаа дагуу бид тус бүрдээ салгаад өчөж болно. 2-ыг үржих нь sinus x dx хасах нь интеграл 1-ийг хуваах нь cosine квадрат x dx. За энэ тогтмол 2-ын тоог интегралын урт талд гаргаад биччихье. Sinus x dx болно. За энэ бол шууд бодогдно. Томьёоны энд байж. Интеграл 1-ийг хуваах нь cosine квадрат гэж байх юм бол шууд tanx x болно гэсэн үг тийм. За ийм бол. За одоо энийгээ бодох хэрэгтэй. Энийгээ бодохын тулд энийг ашиглана. Sinus x-ийн их функц нь хасах cosine x байт юм байна.
Тэгэхээр 2-ыг үржих нь косинус x. За хасах тэмдэг нь урталтанд бичлээ. Тэгээ хасах нь танс x бол. За интеграл авч дуусныхаа дараагаар нэмэх нь c гэж бичнэ л гэсэн үг. За жишээ 4 нь ийм интегралыг бодно. За энд 3 нэмэгдэхүүнтэй юм байна. Тэн дээрээ бид 3 дугаар чанарыг ашиглаж болно. Энэ дээр бол чанар дээр бол 2 юм нэмсэн байгаа ч 3 дээр ч ашиглаж болно. За өөрөөр хэлбэл интеграл 2-ийн x зэрэг dx нэмэх нь интеграл 1-ийг хуваах нь x dx нэмэх нь интеграл x квадрат dx гэсэн үг л. За энэ бол энэ томьёогоор бодогдно. Тэгэхээр 2-ийн x зэргийг хуваах нь ln 2 болох нь. За дараагийнх нь болохоор энэ томьёогоор бодогдно. 1-ийг хуваах нь x их функц нь ln x байдаг байна. ln x-ийн модуль. За нэмэх нь за энэ бол мэдээж хэрэг энэ томьёогоор бодогдно. x-ийн 3 зэрэг тэгээ хуваах нь 3. Нэмэх нь c болох нэ. За одоо 2 болон 1-р чанаруудаа ашигладаг жишээ авч үзье. За энийг 2 янзаар бодно. За эхлээд шууд квадрат зөвшөөрлөд үзэх юм бол 4x-ийн квадрат нэмэх нь 4x нэмэх нь 1 dx бол. За энийг тус бүрдний интеграл авах юм бол за би шууд өвчлөөд 4-ийн тоог нь урталт нь гаргаад нэмэх нь 4-ийг үржих нь интеграл x dx нэмэх нь интеграл 1 dx гэж бичиж. За энэ бол x-ийн 3 зэргийг хуваах нь 3 болно. Тэгэхээр ийм нэмэх нь за энэ болохоор 4-ийг үржих нь x квадратыг хуваах нь 2 болно. Нэмэх нь за 1-ийн их функц бол юунаас боломжлохоор 1 гарах вэ гэхээр бүгд мэдж байгаа. X-ээс боломжлохоор 1 гарна. Тэгээд нэмэх нь c. За энийг чааш нүчтэй бид нэр за энэ бол 3-ны 4x-ийн квадрат. За энэ хоёр нь хуваагдангууд нэмэх нь за энэ дээр 3 зэрэг шүү. Нэмэх нь 2x-ийн квадрат нэмэх нь x нэмэх нь c болно. За одоо энэ бодлогоо 1 болон 2 дугаар чанарыг хэвшлээд илүү их хялбархан бодъё. Интеграл 2-ыг үржих нь x дээр нэмэх нь 1 d. Шинэ квадрат тэгээд dx гэж. За би амархан аргаар бодохын тулд ингэх гээд байна. Энтэй нь адилхан юм энд нь үүсгэнэ. За тэгэхийн тулд тэр x гэдэг юмыг 20-оор үржүүлчихье. За энэ 20-оор үржүүлсэн юм байхгүй бас учраас буцаагаад 2 тувааж өгнө. Эсвэл 2-ын 1-ээр үржүүлж өгнө. За ингэ авчлаа. За тэгээд d-гийн ард тогтмол тоо хэдийг бол хэдийг нэмж болдог гэдэг байна. Тэгэхээр нэмэх нь 1 гэвч. За ингэх юм бол энэ хоёр хооронд адилхан болчихно. Өөрөлдөх юм бол энийг хэрвээ а гэх юм бол энэ ч зэндээ а бол. Өөрөлдөх юм бол бодлого бол 2-ны 1-ийг үржих нь интеграл а-гийн квадрат dA болох нь. За энэ интегралыг бол бид нэр энэ дүрмийнхаа дагуу амархан бодчихно. За урталт нь 2-ны 1 байгаа. Тэгээ үржих нь энэ болохоор а-гийн 3 зэрэг зэрэг дээр 1 нэмэгдэнэ. Нэмэгдсэн зэрэгтэй хувааж өгнө. Нэмэх нь c болно. За ингэснийхаа дараагаар бид нэр энэ а-гийн хооронд энэ орлуулсан энэ юм буцаад тавьчихна. Тэгээ бодлого дуусна. За өөрөөр хэлэх юм бол 2x дээр нэмэх нь 1-ийн 3 зэрэг болно гэсэн үг. За нэг бодлогыг 2 янзаар бодсон чинь ийм 2 өөр хариу гарч байгаа юм шиг харагдаж байгаа. Нэг нь ийм хариу гарсан, нэг нь ийм хариу гарсан. Гэхдээ энийг яг задлаад эмгэтгээр үзэх юм бол энэтэй адилхан юм болж ирнэ. За C-ийн хувьд бол тогтмол тоо ямар ч тоо байж болдог учраас энэ хоёр дээр нь жоох өөр тоо гарч болно. Тэр бол хамаагүй. Тэгэхээр энийг задлаа шалгаад үзээрэй. Энэтэй адилхан юм байх хэрэгтэй. За одоо энэ интегралыг бодъё. За ийм бол энэ үндсэн интеграл гэсэн энэ томьёонууд дээр байхгүй юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ бид нэр зэргийн чанарсаар нэг интеграл x-ийн 2-ны 1 зэрэг гэвч чимэл маш амархан бодогдчихно. За ингэж хүчингүүтээ энэ томьёог ашиглах юм бол x-ийн 2-ны 1 дээр 1-ийг нэмнэ. Буцаагаад эндээ хувааж нэмэх нь
c. За энийгээ цааш нь үчих юм бол x-ийн энэ зэрэг гэдэг бол 2-ны 3 болно. Энэ мөн адилхан 2-ны 3. Тэгээд ийм болно. За энийг буцахад тоонд хувааж байгаа учраас нь хуваагчийн байрсуулаад үржүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол x-ийн 2-ны 3 зэргийг 3-ны 2-оор үржүүлээд ийм бол. За энийг ингэж үчиж болно. За бүр чаажлуудад энийг зэрэг хэлбэрээр нь буюу ингэж үтсэн ч болно. За одоо энэ жишээгээ арай жоохон хөндрүүлье. За хэрвээ ийм байх юм бол мөн л адилхан зэргийн чинараас x-ийн 3-ны 2 зэрэг болно. Тэгээд x. За мэдээж 3-ны 2 дээр 1-ийг нэмнэ. Зэрэгээ тэгээд энэ тоондоо хуваагдаж байна. Нэмэх нь z. За дээдлийнх бол x-ийн 3-ны 5 зэрэг болно. За мэдээж буцаагаад 3-ны 5-таа хувааж өгнө. Нэмэх нь z. За энийг цааш нь үчих юм бол 5-ны 3 өөрөөр хэлбэл энэ байрсуулагдаж өөрчлөгдөд юм болно. Тэгээд 3 зэргийн язгуудаар x-ийн 5 зэрэг нэмэх нь z гэж үтж болно л гэсэн үг. За одоо энэ интегралыг бодъё. Бид нэр бол энийг мэдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол интеграл sinus x dx байх юм бол хасах тэмдэгтэй cosine x нэмэх нь c болдгоо гэдгийг мэдж байгаа. Энэ томьёогоо ашиглахад гол нь энэ хоёрын хоорондоо адилхан байх хэрэгтэй. Адилхан байх юм бол шууд cosine x нэмэх нь c гэж болно. Хасах cosine x нэмэх нь c. Гэтэл бид нэр бодлого бодох гэсэн чинь энэ хоёр нь бол өөр болчиход байгаа. Өөр болчиход байгаа учраас бид нэр шууд энэ томьёог ашиглаж чадахгүй. За тэгэхээр бид нэр энэ хоёрыг адилхан болгох хэрэгтэй. Адилхан болгохын тулд нэг болон 2 дугаар чанаруудаа ашиглана. Тэгэхээр sinus 2x дээр нэмэх нь 1. За тэгээд d гингүүтээ x байгаа. За адилхан болохын тулд мэдээж энд нь 2-оор үжих хэрэгтэй байна. За энэ 2 мэдээж байхгүй байсан 2 учраас буцааж алга болохын тулд 2-ны 1-ээр үжүүлнэ. За тогтмол тоо нэгийг бол шууд нэмчих болно. За ингээд энэ хоёр нь хоорондоо адилхан болчихно. Өөрөөр хэлэх юм бол энийг хэрвээ а гэх юм бол энэ ч гэсэндээ юу вэ? А болно. За ингээд sinus a d a болно. Одоо бид энэ томьёог ашиглаж болно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хасах тэмдэгтэй за 2-ны 1-ийг биччихье. Cosinus a нэмэх нь c болно. За ингээд бод дуусныхаа дараагаар a-гийн хооронд буцаагаад энэ орлуулсан юм буцаагаад тавина. Хасах 2-ны 1-ийг үрчгэн cosinus 2x дээр нэмэх нь 1 нэмэх нь c. За ингэж бодноо. За энэ интегралыг бодъё. За өмнөх жишээнүүдийг хэтэрхий хурдан харьлаад авах юм бол бичлэгээ зогсоож байгаад сайн ойлгож байгаарай. За энэ интегралын хувьд бол мэдээж хэрэг бид нэр 2 салах боломжтой. 3 дугаар дүрмээсөө интеграл 1-ийг хуваах нь 5x дээр нэмэх нь 1 dx хасах нь интеграл e-ийн 2x-ээс 1 зэрэг dx бол. За энийг бодоход ер нь бол энэ томьёог ашиглана. Гэхдээ энэ томьёог ашиглахын тулд энэ хоёр нь адилхан байх хэрэгтэй. За тэхийн тулд мэдээж хэрэг явах вэ гэхээр за доотлолт нь өчье. Интеграл 1-ийг хуваах нь 5x дээр нэмэх нь 1. Энтэйг адилхан болгохын тулд x-ээ d-ийн ардталгаа x-ээ 5-аар үржүүлээд буцаагаад 5 хувааж өгнө. За тогтмол тоо 1-ийг бол ингээд шууд нэмчиж болно. За ийм бас. За хасах нь энийг бодохын тулд бид нэр энийг ашиглана. Энийг ашиглахын тулд мөн л энэ хоёрын хоорондоо адилхан байх хэрэгтэй. Адилхан болгохын тулд интеграл e-ийн 2x-ээс хасах 1 зэрэг d гингүүтээ x-гээ 2-оор үржүүлж. Энд 2-оор үржүүлсэн чинь буцаагаад 2 тугааж өгнө. За d-гийн ардталтаа бол тогтмолдоо нэмж хасч болно гэсэн учраас ингэж бичиж. За ингэх юм бол юу болох вэ гэхээр за уртлын 5-ны 1 бол хэвээрээ байж байна. За энийг бид нар a-гаа орлуулсан ч болно, шууд эндээс хичээжээр утсан ч болно. За хэрвээ энийг a-гаа орлуулах юм бол энд a болно. Тэгээ энэ томьёосоор l-ийн a болно. За тэгэхээр тэрийг бид нар заавал бичихгүйгээр орлуулж бичихгүйгээр шууд ингэж бичиж байгаа. За хасах нь 2-ны 1. За энэ 2-ны 1 бол байдгаар байж байна. За энийг бид нар b-гээ орлуулах юм бол энэ b болно. Тэгээ энэ дүрмээсөө e-ийн b зэрэг болно. За тэгээ b-гийн хооронд заавал тэрийг бичиж орлуулахгүйгээр ингэж бичиж.
За ингээд нэмэх нь c. За одоо арай хүндөвтөр ийм жишээ авч үзье. За энэ бодлогыг бодохын тулд эхлээд ингээ интегралийн дотор талд байгаа илэрхийллээс дөрөөс нь энийг нь ялгаж байгаа. За жишээлх юм бол юу гэдэг нь вэ гэхээр 3-ын x квадрат нэмэх нь 4x гэдэг имийг x дээр нэмэх нь 3x гэж бичиж буцаад энэ 4x нь гарч ирнэ. За ингэж бичдгийн гол учир нь юу вэ гэхээр эхний хоёроос x-ийг хаалтнаас гаргах юм бол энэ гарч ирнэ. За ийм зохион байгуулалтаар энд нь x гэж бичиж байгаа гэсэн үг. За тэгээд энд нь бол мэдээж хасах нь 2 гэж бичих ёстой. Энийг авчих ёстой. Гэхдээ тэгэхгүйгээр нэмэх нь 1 гингүүтээ хасах нь 3 гэж. За мэдээж энэ хоёрыг нийлээд хас 2 нь гарч ирнэ. За ингэж бичиж байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр энэ бол өөрөө яг энтэй адилхан байна. За ингээд 3x дээр нэмэх нь 1 гэж бичих юм бол одоо 2 салгана. Жишээлх юм бол ингээд салгачих юм бол за дэлгэрэнгүй бичээ 3x-ийн квадрат дээр нэмэх нь x хуваах нь 3x дээр нэмэх нь 1. Нэмэх нь 3x дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 3x дээр нэмэх нь 1. За хасах нь 3-ыг хуваах нь 3x дээр нэмэх нь 1 бол. За эхнийх бол мэдээж x-ийг халнаас аваад хураачих юм бол x болно. За энэ бол шууд нэгтэй тэнцэнэ. Тэгэхээр x дээр нэмэх нь 1, хасах нь 3-ыг хуваах нь 3x дээр нэмэх нь 1 бол. За энэ бол интегралийн дотор талд байгаа илэрхийлэл ийм болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ интегралаа бид нэр дотор талын энэгээр солиод тэгээ 3 салгаа авчиж юм бол интеграл x dx нэмэх нь интеграл 1 dx хасах нь загас төвний урталт нь гарч байгаа. Тэгээ 3 dx бол. За эхнийх нь шууд ойлгомжтой. X квадратыг хуваах нь 2 болно. За дараагийнх нь бол нэмэх нь x болно. За 3 дахь дээр нь энэ 3-ын тоог d-ийн арталт оруулчих. За энэ бол 2 дугаар дүрмээс боломжтой. За ийм бол. За мэдээж d-ийн арталт тогтмол тоо 1-ийг нэмчих болно. За ийм боллоо. За ингэнгүүтээ энэ дүрмээс энэ хоёр нь адилхан байгаа учраас ln 3x дээр нэмэх нь 1. За тэгээд нэмэх нь c болно гэсэн үг юм байна. За дараагийн хичээл дээр бид нэр орлуулах арга, хэсэгчлэх аргуудыг тус бүрдэн дэлгэрэнгүй тайлбарлах.